Энэ бичлэгэндээ би үндсэн өнцгийн төрлүүдийн талаарх нэр томьёонуудыг танилцуулахыг зорилоо. Ингээд хурц өнцөг, тэгш өнцөг, мохоо өнцөг гэж юу болохыг танд танилцуулъя. Эдгээрийг судлахад нарийн тайлбар шаардаад байхгүй, маш тодорхой байх болно. Тэгэхээр хурц өнцөг гэдэг бол эхлээд зурцгаая. Ингээд тэгэхээр хурц өнцөг ингэж харагдана. Би нэг цэгт ихтэй 2 цацраг зурсан. Хурц өнцөг энд үүсэж байна. Би бас энд нэг хурц өнцөг зуръя. Огтлцсон 2 шулуунаар үүссэн байх өнцөг зуръя. Тэгэхээр энэ өнцөг нь хурц өнцөг болно. Бас энэ өнцөг ч бас хурц өнцөг болно. Эдгээр нь хоёулаа хурц өнцөг юм. Бид ийм нэг хурц өнцгийг харж байна. Би одоогоор тэгш өнцгийг хараахан тодорхойлоогүй байна. Эдгээр нь арай нарийн байгаа. Тэгэхээр бид хурц өнцгүүд нь тэгш өнцгөөс бага гэдгийг харах гэж байна. Тэгш өнцөг нь эдгээр цацрагууд мөн эдгээр шулуунууд ер нь бол тэгш гэдэг үгийг тодорхойлолтод ашигламааргүй байна. Тэгэхээр үүнийг хэрэв нэг нь хөндлөн хэвтэй байвал нөгөө нь босоо байна гэж хэлж болох юм. Цацрагуудын энэ нэг нь зүүнээс баруун тийш, харин нөгөө нэг цацраг нь доороос дээш зурагдана. Энд үүсэж байгаа өнцөг бол тэгш өнцөг юм. Үүнийг би ингэж тэмдэглэж болно. Өнцгийн ерөнхий тэмдэглэгээ шиг, гэхдээ тэгш өнцөгт зориулсан өөр тэмдэглэгээ бас байгаа. Тэр нь ийм жижиг хагас хайрцагны дүрс юм. Тэгэхээр энэ нь надад энэ өнцөг тэгш өнцөг юм гэдгийг өөрөөр хэлбэл энэ нь зүүнээс баруун тийш, харин энэ нь яг дээрээс доош зурагдсан гэдгийг хэлж өгч байгаа юм. Тэгвэл яагаад үүнийг тэгш өнцөгт гэж нэрлсэн юм бэ? Миний ойлгож байгаагаар энэ цацрагийг энд байгаа цацрагтай харьцуулахад x дээшээ тэгш зурагдсан байна. Дахиад өөр байдлаар зурж үзье. Хэрвээ би ийм шулуун сонгож зурсан бол нөгөөг нь ингэж зурна. Иймд энд тэгш өнцөг үүслээ. Үнэн хэрэгтээ эдгээр нь бүгд тэгш өнцөг байгаа. Энэ шулуун, энд байгаа шулуун. Хэрвээ энэ шулууныг суур байна гэж үзвэл нөгөөхийг нь үүнтэй харьцуулахад x дээшээ тэгш зурагдсан байна гэж хэлнэ. Иймээс эднэрч бас тэгш өнцөг гэдгийн утгыг илэрхийлж байгаа юм. Ингээд бид тэгш өнцгийг тодорхойлчихлоо. Харин одоо хурц өнцгийн талаар өөр нэг тодорхойлолтыг өгье. Тэгэхээр хурц өнцөг гэдэг нь тэгш өнцгөөс бага хэмжээтэй өнцгийг хэлнэ. Өнцгийг ардиан болон градусын нэгжээр хэмждэг гэдгийг та өмнө үзсэн байх. Энэ тэгш өнцөг 90 градус хэмжээтэй байгааг харж байна. Харин энэ өнцөг 90 градусаас бага хэмжээтэй байна. 90 градусаас бага хэмжээтэй гэвэл энэ өнцгийн талаар наривчлан бодож үзье. Энд байгаа өнцөг үүний дэлгээс нь бага байна. Өөрөөр хэлбэл илүү нарийссан байна. Үүсгэж байгаа цацрагуудын хувьд нэг цацрагийг нь эргүүлж нөгөө дээр нь аваачхад бага өнцгөөр эргүүлнэ. Энд үүнийг эргүүлж аваачиж 90 градус болгож байгаа энэ шилжилтээс хавьгүй бага байна. Иймд хурц өнцөг нь тэгш өнцгөөс бага байна. Тэгэхээр та аль хэдийн мохоо өнцөг гэдэг нь тэгш өнцгөөс их байх өнцөг юм байна гэж төсөөлж байгаа хаа. Одоо мохоо өнцгийн жишээ зурцгаая. Мохоо өнцөг гэж ингэж харагдана. Хэрвээ энэ тэгш өнцөг байсан бол энд байх байсан. Шулуун ингэж харагдана. Хэрвээ үүнийг суур гэвэл энэ нь x дээшээ тэгш харагдах байсан. Гэвч тэгж харагдахгүй байна. Энд байгаа энэ улбар шар цацраг илүү өргөн дэлгээстэй. Тэгэхээр энэ бол мохоо өнцөг юм. Мохоо өнцөг. Ерөнхийдөө өдөр тутмын амьдралдаа бид хурц гэдэг үгний утгыг маш хурц үзүүртэй, эрттэй, ирмэгтэй, харин мохоо гэдэг үгний утгыг хурц биш гэдэг утгаар хэрэгэлдэг. Та тэгэхээр үүнийг хурц үзүүртэй гэж төсөөлж болох нь. Үүний дэлгээсийг бусдаа нь харьцуулахад илүү бага, хурц харагдаж байна. Би зүгээр л эдгээрийн ялгааг ойлгуулахыг хичээлээ. Харин үүний дэлгээс нь арай том бөгөөд илүү нээлттэй харагдаж байна. Ерөнхийдөө бол яг ч том, жижиг гэж ярихад жаахан тохиромжгүй юм. Дэлгээс нь илүү нээлттэй, арай өргөн гэх мэтээр ярьж болно. Тэгэхээр мохоо өнцөг бол 90 градусын өнцгөөс их хэмжээтэй өнцөг юм. Энэ өнцгийг хэмжиж үзвэл 90 градусын өнцгөөс их хэмжээтэй. Нэг цацрагийг нь нөгөө цацраг руу нь эргүүлэхдээ тэгш өнцгөөр эргүүлэн байгуулахаас илүү ихээр эргүүлэн шилжүүлэх болно. Хурц өнцгийг эргүүлж үүсгэхээс бол бүр ч их эргүүлнэ. Хэрвээ шулуун зурвал үүссэн өнцгүүдийн аль нь хурц, аль нь мохоо өнцөг вэ? Миний зурснаар энд үүссэн өнцгүүдийн энэ хоёр өнцөг нь хурц, харин энэ хоёр өнцөг нь
мохоо онцөг юм. Бас энд зурагдсан хоёр шулууны хувьд энэ өнцөг болон энэ өнцөг нь мохоо онцөг байна. Ингээд маш энгийн арга бол хэрвээ аливаа өнцгийг үүсгэж буй хоёр цацрагийн хувьд нэг цацрагийг нь нөгөө цацрагтай нь харьцуулан харахад x дээшээ тэгш зурагдсан байрлалтай харагдаж байвал бид тэгш өнцгийн тухай ярьж байх нь. Харин тэдгээр цацрагууд нь бие биедээ илүү ойр бөгөөд нэгийг нь багахан хэмжээнд эргүүлэхэд л нөгөөдөө хүрч байвал хурц өнцгийн тухай авч үзэж байх нь. Харин илүү их зайд эргүүлж байж нэгийг нь нөгөө дээр нь аваачиж байвал мохоо онцгийн тухай ярьж байгаа юм байна гэж ойлгож болох юм аа. Та өөрөө зураад өөрөө бичлэн туршиж үзвэл энэ нь танд маш хэлбэрхэн санагдах болно гэдэгт итгэлтэй байна.